За Монголын түүхэн хүмүүс ялангуяа түүхэнд тодорсон ухаанд цэцэн хаттын тухай подкаст энэ удаа Төмдийн Алтан хааны ухаанд Юнган хатны тухай дугаараар үргэлжлүүлж байна. Монголын түүхэн хүмүүс. За хүмүүс нөгөө Мандахай цэцэн кинотой холиод Юнган хатан гэхээр нөгөө Мандуул хааны их хамарт Юнган хатантай андуураад идэг. Тэр нь яг их хамарт Юнхэн гэдэг тийм хатан байсан гэдэг нэг төгс сурвалж байд юм билээ. Энэ удаа ярих гэж байгаа хатан маань бол ерөөсөө Юнган хатантай холбоогүй. Угаасаа Мандуул хааны тэр хатан бол түүхэнд тийм айхтар нөлөө үзүүлж тэмдэглэгдэж үлдсэн тийм яригдхууц хүн бол биш. Нэр нь бол ойролцоо байгаа. Монголын түүхэн хүмүүс. Юнган боёо Юнхэн Жүнхэнж гэж янз янзаар нэр нь дууддаг. Энэ хатан бол Төмдийн эзэн Баруун Төмний Жонон Алтан хаан Аандагийн баг хатан байсан. Жүнхэн боёо Юнган хатан ойрд нутгаас Алтан хаанд хатан болж ураглан очсон түүхтэй эмэгтэй. Ойрд эмэгтэй гэсэн үг. Бод алаг хааны үед Баруун Төмний эзэн захирагч нь Барсуулт Жонон байсан. Барсуулт Жонон бол Батмунх Даян хааны 7 болтоор нэрлэгдсэн хунтайч нарын нэг ээ. Барсуулт Жононгийн дараа хүү Гүн Бэлгэн Жонон болсон. Гүн Бэлгэн орыг 2 дахь хүү Алтан хаан залгамжилж Баруун Төмнийг захирч байсан. Алтан хааны эцгээс заяасан нэр нь Эрдэнэ Алтан гэдэг. Хожим энэ нэрийг хятадаар нь Аанда гэж дууддаг болсноос түүхэнд Алтан хаан Аанда гэж нэршигдэж үлдсэн. Алтан хаан Аанда нь 1507-оос 1582 он хүртэл амьдарч урт удаан насалсан. Алтан ургийнхны дунд хамгийн их нэр нөлөөтэй 3 удаагийн хаадын нүрийг үтсэн асар том язгууртан бас авьяаслаг цэргийн жанжин байжээ. Алтан хаан бол Батмунх Даян хааны хүү Барс болтын хүү нь учраас Даян хааны аж. Алтан хаан ах Гүн Бэлгтэйгээ хамтарч урайхан Төрөө ноён гэр балуудын эсрэг удаа дараа тулалдаж байсан түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Аргын тооллын 1538 он буюу шар мохоо жилд урайхан Төрөө ноён гэр балууд нар Бод алаг хааны ордныг давтлан төвөөснийг Гүн Бэлэг Жонон Алтан хааны хамт бүсэлж бот нэргэж байсан. Энэ гавьяаныхын шанд Бод алаг хаанаас Алтан хаанд Суут Баатар гэдэг цол хүртээж байжээ. За жиж хэлэх юм бол миний бүтээл Улаанмоогоо уран сэтгэмжийн романы 2 дугаар дэвтэрт нь Алтан хааны урайхан эсрэг хийсэн тулалдааныг бичсэн. За энэ Улаанмоогоо романы гол баатар Уудан Баатар болон номон дараа нар Алтан хааны албат болж байгаагаар энэ зохиол төгсдөгөө. Үнэхээр сонирхолтой. Алтан хаан өөрөө ингээд маш гоё зохиолын баатар болохоос юм хорхоо хөдөлгсөн юм түүхийн томоохон хүн байсан. За ингээд Алтан хаан Мэн улстай найрсаг харилцаа тогтоочж байсан. Тэр найрсаг харилцаа тогтоосон гэрээ хэлцээрээ бас хятадууд зөрчөөд хөлийн худалдааг хаахтан тариа будаа торох бүс даав гэх мэт хэрэгцээт бараа туруугаар тасрахгүй тулд удаа дараа цэргэлэн Бээжин хотыг дайран эзэлж байсан. Хятадыг цэргийн хүчээр сүрдүүлэн худалдаа арилжаа 8 хийхийг тулган шаардаж буулган авч чадчихсэн тал нутгийн хүчирхэг удирдагч байсан юм аа. Алтан хаан өнөөгийн Хөх хотыг үндэслэн байгуулж их хааны хүчин суларч Монгол овгууд дур дураар тархаа ботархаа болж байх үеэр монголчуудыг нэгэн шашны үзэл санааны дор нэгтгэх гэсэн зорилгоор шарын шашныг Монголд 2 дахь удаага дэлгэрүүлж байсан маш нөлөө бүхий язгууртан байсан юм аа. Өдгөө Алтан хааны байгуулсан олон сүм хийдээс их зуугийн сүм нь Хөх хотод үлдсэн байдаг. За миний хувьд хэд хэдэн удаа их зууд очиж исэн. Ингээд их зуу сүмийн зарим байдлыг үзүүлье. Сонирхолтой нь их зууд одоо ч Монгол лам нар номоо хурдаг. Мөн халахад асар их нөлөөтэй байсан Автаа сан хаантай хамтарч Алтан хаан хар хоронд Эрдэнэ зуу хийдэг байгуулж исэн түүхтэй. За Алтан хаан Аанда их урт насалсан учраас Алтан хааны амьд ахуйд Бод алаг хаан, Дарайсан Гүдэн хаан, Төмөн засагт хаан гэж 3 хаан ээлжлэн засаг барьж байлаа. Зүүн баруун Монголыг хаан Жонон 2 захирч дээр хөхрөгчд Наран Саран 2
доор ногоорогчид хаан жонон хоёр гэсэн хэл зүг хүртэл монголчуудын дунд дэлгэрч байсан. За тэгээд Мандахацсан хатан кинон дээр Мандуул хаан ач дүү баян мөнгө жононтой эвдэрэлцгэд бас дээр хөхрөгчд наран саран хоёр доор ногоорогчд хаан жонон хоёр гэдэг босоо хаан жонон хоёр юунд эвдэрэлцэн юм гэсэн яриа гардаг шүү дээ. Монгол түмний баруун гарыг захирагч Алтан хаан анда Жүнхэн Молон гэсэн хатадтай байсан түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. За энэ хоёр хатнаас Молон хатны олон хүүхдүүдийн нэр бол түүхэнд их тодорхой. Харин Жүнхэн хат нь үйл хэрэгээрээ тодоос тод бичигдэж түүхэн хаттын нэнд орж чадсан эмэгтэй юм аа. Молон хатан эцэг Барс болт сайн алга жононгийн хатан байсныг Алтан хаан нөгөө Эртний Монголын асархуй ёсны дагуу өөрийнхөө хатан болгож аваад олон хөвгөнтэй болсон байдаг. Одоо үеийнхаар бол жоохон сонир л доо нөгөө аавынхаа нэг баг хатныг л авчиж гэсэн юм байна. Тэгээд одоо аавынхаа их нэртэй гэрлээр амьдрын гэхээр бол одоогийн бидний ой танд буухад хэцүү. Тэр үед асархуй ёс гэдэг нэг нүүдэлчтэй ёс байсан. Ийм хатан хүнж бай, эхнэр хүнж бай, нэр нөхрөө алдчих юм бол нөхрийнх нь аав нь хүүн ах дүү нар гэдэг одоо хатан буюу эхнэр болгоод авчдаг. Яагаад вэ гэвэл тэр үед бол эр хүний одоо хамгаалт байхгүй тийм одоогийн хоор бол өрх толголсон эмэгтэй амьдрах ямар ч боломжгүй гэх юм бол ингээл тэр олон овг аймагаас дурын хүн гарч ирэл дээрэмдээ алж талаал эд хөрөнгөчгүй юучгүй болчихсон учраас заавал нөхрийнхөө төрлийн бас нэг эрэгтэй хүний нүмер нүүлэгд ордог тэрийг ингээд асархуй ёс гэж нэрлэдэг гэж. Тэгээ ер нь миний бодлоор бүх уламжлалыг авч явна гэдэг одоо зарим нэг сонин хүмүүс яриад байдаг нь инээдтэй шүү дээ. Одоо тэгээд яах юм? Монголын асархуй ёс гэж саяхны хүртэл мөрдөгдчихсэн энэ ёсыг баримтлаад одоо нөхөр аав одоо нөхрийнхээ аав ах дүү энтертэй суугаад явна гэж хизээч байхгүй шүү дээ. Тэгэхээр уламжлал шинжилэл бол амьдралын одоо хамгийн гол төлхөөр хэрэггүй одоо цаашаага үргэлжлэх боломжгүй ёс заншил бол гээгцээр л байдаг. За одоо тэгээд тэр Алтан хааныхаа үе рүү эргэж орцгоо. Тэр үед бол асархуй ёсыг баримтладаг байсан учраас Алтан хаан Барс болт жонон буюу эцгийнхаа нэг баг хатан Молонг аваад олон үр хүүхэдтэй болсон. Дараа нь нас дээр болсон хойноо л энэ Юнгэн хатныгаа цэл залуу хатны бас хатан болгож авсан юм байна. Тэр ааваасаа авсан тэр хатан бодвол нөгөө ааваас нь их олон дүү залуу хүн байсан билгүй дээ тэр Молон хатан. Тэгээд Алтан хааны Молон хатнаас Сэнг дүүрэн хаан Баянбаатар хун тайж, Төөд тайж, Галт ноён, Бэнт элдэн тайж, Далад хөлөг тайж, Гончиг тайж, Жамц тайж гэд бүр 7 хүүхэн төрж исэн байна. Мөн Мандшир Сүмбэр гэдэг гүнжнэр бас Молон хатнаас төрсөн. Алтан хаан өөрийнхөө албадуудаас цэргээ засаад нэн улс руу үе уулгалан довтолж Бээжинд ч хүрч байсан гэж дээр дурдсан. Тиймээс ер нь Алтан хаан тэр үеийнхаа тал нутгийн нүүдэлч дундаас хамгийн авьяаслаг жанжин байсан байна. Алтан хааны цэрэг нийт Монгол турхтны цэргийн 4-ний 1-д ч хүрэхгүй байхад асар том суурин нэг улсын нийслэлд хүртэл байлцчихсан гэхээр хэр авьяаслаг жанжин байсан гэдэг нь бол ойлгомжтой болж байгаа. За Алтан хаан 1550 онд цагаан хэрмийг давж Бээжинд нэвтрээд бүр Бээжингийн зарим дүүргүүдийг галдан шатааж Хориото хотдоо нуугдсан Мингэн хаан тулган шаардах бичиг хөргүүлэн буулгаж авч исэн ийм том жанжин. За тэгээд Жүнхэн хатны тухай яриалгаа орё. Энэ хүчрхэг Алтан хааны хатан Жүнхэн Алтан хаанаас бүр 40-од насаар дүү байсан байна. За энэ Жүнхэн хатнаас Бодошир гэдэг хүн тайж төрсөн. Цэцэн ухаан гоо үзэсгэлэн авьяас бэлэг төгс Жүнхэн хатан Ойрдын Хэрэгүүд аймгийн тэргүүн Жихэхэн ахаа гэдэг ноёны охин байжээ. Алтан хаан Ойрдыг захиргаандаа нэгтгэх гэж удаа дараа санаахж байсан тэр эгзэгтэй цаг үед Жихэхэн ноён Алтан хаанд энэ Юнгэн охиноо өгöd ураг барилтыг гэдэг нэргэн санаа төрсөн байлтай. Алтан хааны тухайд туужид шар луужилд Алтан хаан ойрод иргэнд аялан шулуун ухаанд уянжуу Жүнхэн хатныг аваад хайдаг мордож сайхан нэрт газраа авраг ордоо суулган барьж
шамдаж Алтан хааныг зорин аялж нугад тутам нэрт газраа хүрсэнд хэрэгүүд улсын жигхэн агаад тэргүүтэн ноёд нь тэнд сууж асан ажгуу гэж шүлэглэн бичсэн байна. Шар луу жил нь аргын толдоо 1568 он байна. Энэ үед Алтан хаан өөрөө ойрттой худ ураг барилдан хатан авснаас гадна өөрийнхөө нөгөө Мандшир Сүмбэр гэдэг хоёр гүнжээ ойртын Хэрэгүүд аймгийн нөлөөтэй ноёд Бүхэгүүтэй эхээ чансан гэсэн хоёр ноёнд хатан болгож өгөөд ойртуудтай энэ Алтан ургийн Алтан аргамжийн холбоогоо бүр баттгсан байна. Одоо ингээд байлтахад их хэцүү. Ойртын ноёны охиныг өөрөө авсан, өөрийнхөө хоёр гүнжийг ойртын хоёр ноёнд өгсөн. Ингээд огтоороо холбогдоод нөгөө эртний монголчуудын Алтан аргамжийн ёсоор ингээд холбоотой болчихсон байгаа юм. За Жүнхэн буюу Юнгэн бүсгүйг хатан болгосны дараахан Алтан хаан ойрт руу дайлар морцсон. Гэсэн ч айхтар хүчтэй тултаа хийгээгүй. Нэгэнд ингээд худ оргийн холбоотой болсон болохоор буцаад цэргээ аваад буцаан гэж түүхэн тэмдэглэсэн байна. За тэгээд аргын 1507 онд буюу Улаагчийн туул ажилд төрсэн Алтан хаан тэр үед ер нь нэлээд өндөр настай 61 нас хүрчихсэн байсан байна. За тэгээд тэр үе бол нөгөө Баг хаадын үе байсан. Баг хаад зарим нь 1-2 жил, зарим нь 7-8 жил хаан сэнтэд заларч ихэнх нь бүр 30 ч хүрэлгүй нарт орчлонгоос буцдаг байсан тэр үед 61 настай жонон байна гэдэг бол үнэхээр өндөр нас байсан байна. За ингээд нэгэнт ингээд нас дээр гарч өвгжөр болсон Алтан хаан төрийн хэрэгт нэлээд ядарч сулдаж эхэлсэн. Тийм үед нь дөнгөж 20-од настай байсан Цэцэн ухаантай цэл залуу Юнгэн хатан төрийн хэрэгтэн туршигт толгоор олж итгэлт зөвлөх нь болохоос аргагүй болсон. Ингээд Юнгэн хатан бол төрийн хэрэгт нэлээд оролцоотой хүн болж эхэлсэн. Угаасаа нөгөө том ноёны охин ухаан санаад цэцэн учраас ихэнх үйл ажиллагаа ингээд хамгийн ихтэйгээр нь залуу хатантайгаа зөвлөхөөс л аргагүй болдог байсан байна л да. Тэр үед жилд нэг удаа Монгол Нанхиатын донд харилцан алд барих худалдаа наймаага хийх ажлыг Юнгэн хатан өөртөө дааж аваад эрхэлж явуулах болсноор маш урагштай болсон. Зарим жил ингээд хятадууд янз янзын шалтгаар нөгөө хилийн худалдаагаа нээдгүй. Тэгэнгүүт монголчууд гурил, будаа, бүс давуу, тамхи, тариа, цай эдэгээр ингээд дутагдаад маш хэцүү болдог бол Юнгэн хатан энэ ажлыг эрхэлдэг болсноос хойш нэг ч жил ингээд Монгол хятадын хилийн арилжаа адууны зах ерөөсөө саатаагүй. Мэн ус хилээ хаах, худалдаа арилжаагаа саатуулах бол малчин монголчууд ингээд бараа турууны гачаалд ордог болохоор нэг ч удаа тасралтгүй энэ хилийн худалдааг явуулж эхэлсэн Юнгэн хатан их говийн өмнөд хэсгээр нутагладаг Монгол нүүдэлчин аймагуудын донд маш нэр хүндтэй хатан болсон. Тэр говийн чандад нутагладаг монголчууд бол Юнгэн хатныг бараг л нэг гигантын юм шигээр тэгж хүндлэн дээдэлж байсан байна. За ингээд Алтан хааны хатан болж ирээд Юнгэн хатан дээр хэлсэнчлэн Бодошир гэдэг нэг хүү төрүүлсэн. Алтан хаан нас дээр гарсан хойноо ингэж нялх хөвгөнтэй болсондоо маш их баярлж ийм Бодошир гэсэн бурхны шашны нэр хайрлаад Алтан улсын хормой боёо Юнгэн хатны уугуул нутагт маш том найр цэнгэл үйлдсэн гэдэг. За ийхүү Бодошир гэж нуган үртэй болсноо тэмдэглэсэн тэр найр цэнгэл дээр Алтан хаан нэг айлтгал хэлсэн. Тэр нь би Бодошир хүүгээ 90 цент хүрэхэд нь ойр дэргэний захирах их ноён болгоно гэж хүртэл тунхаглажсэн байна. Алтан хаан Юнгэн хатныхаа хамт ингээд нэг хэсэгтээ Алтан өвөр орчмоор нутгалж агаад 2-3 жилийн дараа буцаад тэр намдор өмнөд тийшээгээ төмөддөөд нутгалдаг нутагтаа нүүж утсан. Алтан хаан төмөд нутагтаа ирснийхээ дараа бурхны шашинд орж дайн тулгаан хийхээ ер нь зогсоосон. Төмдөд ирснээс хойш юм дахиж айхтар том дайн хийгээгүй. Тэгээд ч нас нь улам дээр гарч дал шахаж явсан болохоор Юнгэн хатан Монгол Нанхиатын тэр харилцаа, арилжааны зах нэг зэрэг бүх ажилд ганцаараа зүтгэж тэр гол нутгийн өвлийн хүүтэнд нь хид ил өмсөд, ном саадаг агсаж, хилийн хайжиг хүртэл шалгаж,
цэргээ засаж явдаг байсан болохоор Нэхидэлт хатан гэж хүртэл нэрлэгдэжсэн байна. Тэгсээр Төмдийн Алтан хаан 75 наснда харагчин хонжилт өвчнөр тэнгэрт хальжээ. Алтан хааны Жононгийн суудлыг түүний их хатан Молонгоос төрсэн Синг дүүрэн хунтайж залгамжилсан. Аав нь маш өндөр насалсан учраас Синг дүүрэн хунтайж тэр үед 50 гарчихсан нэлээд ахмаг насны ноён байсан. За тэгээд дүүрэн Синг хунтайж эртний асархуй ёсыг баримталж тэр үед дөнгөж 30 гаруй наснда билүүсэн хоцорсон Юнган хатанд хүн илгээж галыг чинь цахиж өгье, бэлчээрийг чинь зааж өгье гэж үг дайсан. Энэ нь бол эртний Монгол ёсонд миний хатан болооч гэж гуйсан үг ээ. Энэ үгийг одоо санаж байгаа бол Нандхай цэцэн дээр Исмэл тайж Баян мөнх Жононгийн хот хороог сүйтлснийхаа дараа Шихэр хатанд нь хэлдэг. Ерөөсөө миний хатан болооч гэдэг үгээр галыг чинь цахиж өгье, бэлчээрийг чинь зааж өгье гэж тойроо утгаар хэлдэг тийм заашилтай байсан байна. Юнган хатан шиг бие даасан эрх чөлөөтэй цэцэн ухаантай хүн эр нөхрийнхөө хүүтэй сууж хатан болохыг огт хүссэнгүй. Тэгэд ч тэр үед Юнган хатан дөнгөж 30 хүрж байхад дүүрэн Синг хунтайж хэдийнэ 50 гарсан ахмаг насны хүн байсан. Хатан шин жононтой ургалахгүйгээд Харьяат аймаг албатаа аваад хүүгээ аваад одоогийн Хөх хотоос чанагш бүр холын хол нүгэд яваад гисэн. Дүүрэн Синг хунтайж одоо ихнэр хатан олдохгүй дайж биш, зүгээр сайхан бүсгүй сайхан хатан юмаа гэж өнгө зүсэнд нь шохоорхсон дооч биш. Аавынхаа юм уу ах дүүгийнхаа бэлэвсэн ихнэрийг заавал авах ёстой гэдэг асархуй ёсыг баримталсан даа ч Юнган хатныг өөрийнхөө хатан болгох гэж санаахаагүй. Энэ бол шал өөр улс төрийн агуулгатай ийм хүсэлт байсан. Төмдийн олон төмний дунд болон ерөөсөө говийн бүх монголчуудын дунд асар их нэр хүн сайтай мөн хятадуудын дунд одоо хэдийнэ цэцэн хатан гэж хүндлэгдсэн Юнган хатны дэмжлэг дөнгөж Жононгийн ор залгаж байгаа шин одоо Жонон Синг дүүрэн хунтайж юу юунаас илүү хэрэгтэйсэн. Ерөөсөө Юнган хатан гэдэг бол бараг л эмэгтэй Жонон байсан хэрэг шүү дээ. Алтан хааныг тэнгэр болонгууд монголчууд болсон ингээд энэ тэндгүү ингээд Жонондоо захирагдахгүй байх ихээхэн хүчрхэгжээд ирсэн ноёд нь ингээд дош доорн дээрээ ингээд бас нэг тийм Жонон шахуу болчихсон том толголоод ингээд баруун төмний дунд маш их хагаралтай зөрчил үүсчихсэн. Дүүрэн Синг хунтайж энийг ингэж буцаагаад атгсан гар шиг зангидан захирах бол маш хэцүү. Тэр үйл хэрэгт нь бол одоо хэдийнэ ингэж Жононтой адилхан тамга барьж олон төмний дунд нэр хүндтэй болцсон байсан Юнган хатны дэмжлэггүйгээр баруун төмнийг захирах маш хэцүү байсан. За тэгээд дээрэс нь нэг улсын зүгээс түшмэл сайдуудаа илгээж Синг дүүрэн хунтайж хэрвээ цэцэн ухаанд Юнган хатантай ургалах юм бол шин Жононг бид дэмжнэ. Бид тийм л тохиолдолд ингээд хөлийн худалдаа арилж байгаа цаашаа үргэлжлүүлнэ гэдгээ удаадараа илгээж илэрхийлжсэн гэдэг. Ерөөсөө Юнган хатан байхгүй бол Монгол хятадын нөгөө уламжлалт харилцаа хил дээрх арилжаа 8 ялангуяа адууны зах бол байхгүй шүү Синг дүүрэн гэсэн утгатай тийм шагалж шаардлага ирсээр байсан. Ерөөсөө хятадуудтай харилцах тэр харилцааны түлхүүрийг атгаж чадсан хүн бол Юнган хатан байсан байна. Энэ бүхний эцэст ингээд баруун гарынхаа төрийн үйл сэргийг бодсондоо Юнган хатан буцаж ирээд дүүрэн Синг хунтайжтай гэрлэхээс аргагүй болсон. Ингээд Юнган хатныг хатнаа болгосноос хойш удалгүй Синг дүүрэн хунтайж сэтгэл санаан ч амарсан юм уу. Дээрэс нь ер нь одоо нас дээр гартал нь эцэг нь амьд байснаас болоод нөгөө төрийн эргээс хол байсан. Тэгээд 50 гарсан хойноо ингээд төрийн хэрэгийг атгаж эхэлсэн болохоор сэтгэл санаан ч амарсан. Дээрэс нь ер нь ужид цэнгэлд их шунсан хүн байсан бололтой бор дарсанд орж эцэст нь өвчин эмгэгт баригдаад ерөөсөө төрөө удирдах чадваргүй хэвтрийн хүн болж хуурсан. За энэ нь бол ер нь далин болж хизээний ингээд төрийн ажилд осгоотой Хятад Монголын харилцааг
ер нь түлхүүрийг натгаж чадсан Юнган хатан Жононгийн цэрэг захирахтаа даардаг тамга, мэн улстай худалдаа наймаа хийхэд хэрэгэлдэг тамгыг зүгээр л өөрөө барьдаг болсон. Ер нь одоо нэрэн дээрээ Сэнг дүүрэн хунтайж баруун түмний Жонон гэж байгаа боловч мэдэр дээрээ бол ерөөсөө Юнган хатан энэ Жононгийн бүх ажил бүх эрхийг гартаа авсан байгаа. Энэ үед Төмдийн 12 хотын хамгийн хүчирхэг нь болж исэн нэгэн аймгийн захирагч Төгд хунтайж гэж байсан. Энэ хунтайж ч одоо энэ Сэнг дүүрэн хунтайжийн төрсөн дөө буюу Юнган хатны одоо талигач болсон эр нөхөр Алтан хааны нэг хүн шүү дээ. Энэ Төвд тайжийн хүү Ажаа гэдэг нэг хунтайж гинт нас эцэлсэн. Тэгэхээр ингээд Төмдийн 12 хотын хамгийн хүчирхэг нь эзэн ноёнгуу болчихж байгаа байхгүй юу? Ингээд Ажаа тайжийн эцэг Төвд нь Алтан хааны их хатнаас төрсэн хөвгүүдийн нэг гэдгийг дээр дурдсан. Ер нь тэгээд Юнган хатан хэдийгээр гартаа асар их эрх мэдлийг төвлөрүүлсэн тэр Төмөд нутагтаа маш их нэр нөлөөтэй байсан ч гэсэн ямар ч л байлаа гэсэн Алтан хааны баг хатан байсан болохоор Алтан хааны нөгөө их хатнаас төрсэн хөвгүүд нь Юнган хатны хөв Бодшраас илүү их өв хөрөнгө, илүү одоо том газар нутаг, олон албатыг ингэж эцгээсээ өвлж авсан байсан. Тийм болохоор Юнган хатан энэ явдлыг далимдуулаад өөрийнхөө төрсөн хүү Бодширт энэ Ажаа хунтайж нас эцэлсэнийг ашигтайгаар эргүүлэх хор найруулж эхэлсэн. За ер нь орд өргөнд байгаа хатад хор найруулахгүйгээр оршин тогтно гэж тийм хууль гэж бараг байгаагүйсэн. Олон хаттын өрсөлдөөн, олон нугуун өрсийн донд нөгөө өв хөрөнгө, эцгийн эрх мэдэл суудлын төлөх өрсөлдөөнд бол хатад гол үүрэг гүйцэтгэдэг байсныг Юнган хатан тойрсонгүй. Ингээд Юнган хатан гинт тэнгэрт халзан Ажаа тайжийн бэлэвсэн хатан Дайчин байжээ гэдэг хатныг өөрийнхөө хүү Бодширт хатан болгож аваад өгчих юм бол нөгөө эр нөхрийнх нь тэр овог амиг хүүдэн ирнэ гэдэг тийм арга мэхийг боловсруулж эхэлсэн. Ерөөсөө тэр Ажаа тайжийн бэлэвсэн хатан Дайчин байжийг Бодширтаа авч өгвөл тэгэл тэр овог амигийг хүүдээ аваад өгчээ. Тэгэхээр одоо энэ хатныг яаж өөрийнхөө хүүтэй одоо ураглуулах уу гэдэг хэвээр төрөл бүрийн арга боловсруулж эхэлсэн байна. Тэгээд зүгээр ч нэг Ажаа тайжд нэг тийм овог аймгийн захирагч байгаагүй. Тэр үед маш их хөгжиж цэцгэлж исэн их байшин гэдэг нэг тийм хотыг бас захирч исэн байна Ажаа тайж. Тэгэхээр тэр Дайчин байжээ гэдэг хатны хүүдээ аваад өгчвөл Бодшир хүн Төмдийн 12 том хотын нэгийнх нь эзэн захирагч болохоор барахгүй. Дээрээс нь тэр хатныг дагалдаад их байшин хот өмч болж ирнэ гэж тооцоолсон. Гэтэл Ажаа тайжийн албатууд нь нөгөө Ажаа тайжийн үр удам биш Юнган хатны хүү бидний эзэн болох ёсгүй гэж маш их эсэргүүцэн хилгэнж эхэлсэн. Энийг сонссон Юнган хатан зарлиг буулгаад угаасаа анда маш том цэрэг аримтай байсан нь одоо тэр чигтээ үлдсэн байгаа штэ. Одоо Сэнг дүүрэн хунтайж чинь эцгийнхээ орыг залгасан учраас Төмдийн их цэрэг Бээжин хотыг хүртэл эзэлж шатааж явсан тэр цэргээс хамгийн шилдэг 2000-ыг дайчлаад өнөө Ажаа тайж тэнгэрт гарсан Ажаа тайжийг их байшин хотын бүр дайчлан бусалсан байна. Тэгээд ч одоо ер нь нөгөө хэрэг дээрээ нөгөө баруун төмний Жонон ч ингээд хэвдэрт ороод бүр аригт дарсанд ороод хэвдсэн нөгөө Юнган хатан чинь бараг л эмэгтэй Жонон болцсон байгаа болохоор ерөөсөө нөгөө гартаа барьжсэн тамгаараа шууд цэрэгт ажиллах, хөдөлгөх бүх эрх мэдлийг хатгсан байсан. Гэхдээ нэг хувь тавилан нэлээд нэг харжоонтойч гэхүү нэг тийм хяслантай байдаг да. Хэдийгээр ингээд цэргийн хүчээр Юнган хатан их байшинтыг эзлээд хатныг авах гэж оролцсон боловч энэ чөлөөнөөр дүүрэн Сэнг Жононгийн уугуун хүү Цүрүүхэ гэдэг нь Даян хаа гэх мэтийн Төмдийн том ноёдын дэмжлэгээр нөгөө нэг Юнган хатны хүүдээ авч өгөх гэсэн бэлэвсэн Дайчин байжийн хатныг шууд булаагаад авцсан. Ингээд нөгөө их байшин хотын эзэгтэй болсон хатан чинь нөгөө Цүрүүхэ гэд
өөр нэг ноёны хатан болчихж байгаа болохоор хүүдээ их байшин хотыг нөгөө тэр хатныг далимдуулж авч өгөх энэ Юнган хатны хор найруулга бол ямар ч амжилтгүй болжээ. За ер нь энийг ингээд уншаад ахаар эр нөхрийнх нь захирч исэн их байшин хотыг иргэшээлд авахын тулд бэлэвсэн хатныг булааж авах гэж цэрэг хөдөлгсөн энэ монголчуудын энэ нэг явдал нь бүр эртний грекийн сайхан Еленагийн төлөө Трой хот сүмдэг шиг л баг үйл явдал Монголд болж исэн юм шиг надад санагдсан. За нэгэнт ажид тайжин хатныг одоогийн нөхөр дүүрэн синхрон жонгийн хүүд алдчихсан болохоор Юнган хатан нөгөө 2000 та их байшин хотоос татаж авахаас өөр аргагүй болж байгаа. Тэгэд энэ явдлаас хойш төд бодлого 1500 аргын тооллын нөгөө 1587 онд Юнган хатны одоо хоёр дахь нөхөр буюу нөгөө дүүрэн синхрон тач чинь 65 настайдаа бас тэнгэр талцсан. Угаасаа ч нөгөө борд орсонд ороод өвчин дээрэгдээд хэвтэрт байсан юм шүү дээ. Ингээд 2 удаа баруун түмний жонгийн хатан болоод 2 дахь удаага бэлэвсэн болж үлдсэн нөгөө Юнган хатан чинь. Тэгээд энэ хооронд анхны эр нөхөр Алтан хаан Андагийн зөвлөх байсан. Дараа нь өртөл настай дүүрэн синхрон тайжин хэвтэрт орсныг далимдуулаад баг өөрөө төрийн хэрэгэд ганцаараа мэдчихсэн Юнган хатны чинь төрийг удирдах тэр туршлага бол асар зузаан болцсон байсан. Тийм болохоор дараагийн жонон Амуудаас цэцэн хун тайж бол энэ Юнган хатны дэмжлэгийг авч зөвлөхөө болгосон. Арайч хатан болгож аваагүй. Ингээд Юнган хатангүйгээр ер нь баруун түмнийг удирдах мэн улстай харилцах нь аль ч жонгийн хувьд нэлээд бэрхшээлтэйсэн болохоор Юнган хатан төрөөс холцсонгүй. Тэгээд Монгол Хятадын найрсаг харилцаа арилжаа намаа төртөлгүйгээр үргэлжлүүлэхэд олон жилийн турш хүчин сэтгсэн Юнган хатанд мэн улсын хаанаас үн шударга хатан гэсэн цол өргөмжлөлийг батламжийн хамт шагнасан байдаг. Мөн мэн улсын нэгэн түвшинд бүр гайхширлаа илэрхийлж тэмдэглэж үлдээсэн. Энэ одоо нүүдэлчд дундаас ийм цэцэн саруул ухаантай эмэгтэй мэдлдэг юм гэж хизээч тааж байсангүй гэж хүртэл бичиж үлдээсэн байна. Ухаан цэцэн Юнган хатан аргын тооллын 1612 он буюу 17 дугаар зууныг үзэж хар холгон жил тэнгэрт буцсныг түүхэн их сурвалжинд маш тодорхойгоор тэмдэглэн үлдээжээ. Ингээд Юнган хатны хөргийг хятад зураач нар нэг биш удаа зорж үлдээсэн байдаг бөгөөд нэгэн хятад шүлэгч хятад цэргийн дайралтыг үйл нөөсөн мэт зогсоож төмөн ном сумтныг тал нутгаар хөвлөрүүлэхээс аварсан бурхан эмэгтэй Юнган хөршийн харилцааг сэргээн хөгжүүлж хүн чанарыг хоёр этгээдэд дэлгэрүүлэгч боён эмэгтэй Юнган эвлэрдэггүй Монгол Хятад түшинлийг нийлүүлж өгсөн боён эмэгтэй Юнган эрхэм таншиг ухаанд нь түн боммаар төрж игнэгт хойч үеэ барьж гийгүүлж явах болтугай гэж шүлэглэн бичсэн содор номонд тэмдэглэн үлджээ. Ийхүү цэцэн ухаанд ойр угсаатай энэ хатныг хожим хөх хотыг үндэслэснийг нь одоо дурсан нөгөө Алтан хааны хамт энэ хотыг байгуулалтсан гэж үздэг болохоор нэг хэсэгтээ хөх хотыг Юнган хатны хот гэж хүртэл нэрлэдэг байсан байна. За тэгээд их говийн өмнөдөд нутгалдаг малчин нүүдэлчин Монгол аймагуудын донд Юнган хатныг алдаршуулан магтсан дуу хүртэл төрж байжээ. Анхны эр нөхөр Алтан хааны хамт бурхны шашныг Монголд дэлгэрүүлэхэд идэвхжүүлэн зүтгэсний учир Далай ламаас Юнган хатныг хувьд уянчууд Юнган хатныг дар бодсадвагийн хуйлгаан Ария дараа цол сойрхоо гэж батламж илгээсэй хэмээн Алтан хааны туужид нэгэн түүхч тэмдэглэсэн байдаг. Юнган хатан Амуудаас эцэн хаан хүү бодшир хунтаач нартай хамтарч ширээд гүйш цорж аюуш ананда манчир нарын зэрэг баруун түмний цэцэн мэрэгдэг удирдан дагуулж 108 дэвтэр гаанжуур судрыг монгол хэлний яруу их шиглэнтэйгээр дуун хөрвүүлүүлэн үлдээжээ. Гаанжуурын 108 батыг дуун хөрвүүлэх ажил аргын 1602-оос 1607 он буюу хар барс жилээс улаан хонин жил хүртэл 5 жил үргэлжилсэн гэдгийг тодор түүхэн тэмдэглэн үлдээсэн байдаг. За ингэж феодлын батрлалын үед буюу баг хаадын үед
үеийн дундад зууны Монголын түүхэнд их говийн донд нэхэд элт хатан, цэцэн ухаанд хатан гэж үйл хэрэгээр мөнхрөн үлдсэн цэцэн ухаантай Ёнгой хатан гэж байсныг энэ удаагийн подкастаараа та бүхэндээ өгүүлж хүрнэ ярьж өглөө. За тэгээд дараагийн подкастаараа мөн л гайхалтай нэгэн тухай ярина гэж бодож байна. За тэгээд маш олон түүхэн их сурвалжууд. За тэгээд гавьяат, шинжлэх ухааны гавьяат эрдэмтэн, доктор, урангуй болон доктор нэг цэцэг нарын бичсэн Монгол хатан болон бусад их сурвалжуудыг ашиглаж энэ цэцэн ухаанд Ёнгой хатны тухай подкастаа бэлтгэлээ. Ер нь бараг зохиолч чимээр сонирхолтой хатан байсан билээ. За тэгээд дараагийн подкаста цаг хугацаанд оруулж ийн гэдгээ амлаж байна. Та бүхэн маань лайк, шеэр, харамгүй хайрлаарай. Бас гоё комментууд бичиж үлдээгээрэй. Коммент болгонд би хариулах болно. За тэгээд дэлгэцэн дээр харагдаж байгаа хаан банкны дансанд маань дэмжлэг илгээх юм бол цаашдын ажилт маань маш их дэмтэй байх болно. Тэгээд ер нь миний хувьд хаттын тухай 3 орон маань болон хэд хэдэн өгүүлэлт бичсэн. Тийм болохоор миний домог дануу хатан 2 бат хотолон гүнжийн тухай хоймсон арга маань хотол цагаан гүнж болон уулсын домог хотолон одоо Монгол төрийн сүлжийг хатан дондод болон их тагны тухай хүлэн хохиргон заац зэрэг армаануудыг номоор нь болон e-book гэж одоо сонсдог номын хамгийн том аппликейшнаас сонсдог хэлбэрээр нь сонсоорой гэж хүсэж байна. Тэр нь бас надад дэмжлэг илгээсэнтэй адилхан хөрөнгө оруулалт болох юм аа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Лайк, шеэрэд бити харамлаарай. Дахин хүсгэд subscribe бас бити харамлаарай. Баярлалаа. Монголын түүхэн хүмүүс.